Vision Fund application дээр зээлийн төлөлтөө хэрхэн хийх вэ? Аппликейшны дээд хэсэгт харилцах болон зээлийн данснууд харагдаж байна. Зээлийн дансаа сонгож дарна. Үүний дараа таны дансны жагсаалт гарч ирэх бөгөөд зээлийн дансыг сонгож зээл төлөх товчон дээр дарна. Хэрэв та зээлээ хуваарь өдрөөсөө түрүүлж төлөх гэж байгаа бол үндсэн зээлээс тань мөнгөн дүн нь хасагдахыг энд анхааруулж байгаа бөгөөд OK товчийг дарна. Харин та хуваарь өдрөө зээлээ төлөх бол харилцах дансаа сэнгэлсэн тохиолдолд тухайн өдөр нь зээлийн төлөлт тань автоматар татагдах болно. Дэлгэцэн дээр төлөх гэж байгаа мөнгөн дүнгийнхээ тоог хийнэ. Мөн зээлийн эргэн төлөлтийнхээ утгыг бичиж болно. Тэгээд үргэлжлүүлэх товчон дээр дарна. Үүний дараа баталгаажуулах цонх гарч ирэх ба дөрвөн оронтой гүйлгээний нууц үгээ хийж шилжүүлэх товчон дээр дарна. Ингээд таны зээлийн эргэн төлөлт амжилттай хийгдлээ. Мөн та бусад банкны аппликейшнээс төлөх товчон дээр дарж өөрийн ашигладаг банкаараа дамжуулан зээлийн эргэн төлөлтөө хийх боломжтой. Та бүхэнд баярлалаа.